Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн мэцгаана үзэгчдээ. Хятад хэлний дунд чатны хичээл эхэлж байна. Шинэ хичээл эхлэхээс өмнө өнгөрсөн хичээлийн авалгаа тавьчихсан батъя. Бид өнгөрсөн хичээлээр үсян, лэнхуа, синьи, зоудao гэх мэт үг хэлхийг үзсэн. Эхний үг бол үсян. Жишээ нь үсян тунсян, утасгүй үүрэн холбоо, үсян ван, утасгүй сүлжээ, үсян шүүбяо, утасгүй компьютерийн маус гэх мэт. Өнгөрсөн хичээлээр үзсэн дараагийн үг бол лэнхуа, уян хатан гэсэн утгатай үг байсан. Жишээ нь шоужэр хайбу лэнхуа на, хуруу нь уян хатан биш юм. цай чи зөөрөн лэнхуа да канфа ши бияо да. Иймэрхүү уян хатан арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь их чухал. Бидний үзсэн бас нэг үг бол синий, сэтгэл санаа, зөвхөн сэтгэл гэсэн утгатай ба энэ үгийг ямар нэгэн зүйлийг дурсгахдаа хэлдэг байх нь. Жишээ нь 这一些礼物表示心意. Сэтгэлийн илэрхийлэл болгож багсаг бэлэг өгсөн гэх мэт. Мөн бидний сурсан бас нэг үг бол зоудao, бүрэн сайтар гэсэн утгатай үг байсан. Жишээ нь 这医生在诊断病人时很周到. Энэ эмч өвчтөнд сайн үзлэг хийдэг. Бид өмнөх хичээлээр лайжу лайба гэсэн хэллэг үзсэн. Энэ нь уйлог, зүү, уйлог, ба гэсэн дараалалтай байсан. Энэхүү бүтцэн тэгэх шаардлагагүй гэсэн санааг илэрхийлдэг ба ард нь ихэвчлэн хай, уйлог, шма гэсэн хэлбэрээр бичигддэг байна. Жишээ өгүүлбэрээ санавал 用就用吧, 还问什么呀? Хэрэглүүл хэрэглэлтэй юуг нь асуугаав гэх мэт. Ингээд бид өнгөрсөн хичээлийн агуулгаад авчихсан батлаа. Харин одоо шинэ хичээлдээ оръё. Та бүхэн өнөөдрийн хичээлийн харилцан яриагаа үзээрэй. 我这几套衣服好像比较适合你演的角色，你看看。太好了，我能试试吗？当然可以，我特意带过来让你选的。只是这些衣服不像你的那么漂亮，你凑合穿吧。很好看呀，只是我不像你这么苗条，这件可能有点小。那你试试这条裙子，再戴上这顶帽子。哇，真合适呢，搭配起来很好看，你太厉害了。过奖了，等着去看你们的精彩表演。谢谢，欢迎你去给我们加油。一定去。 Харилцан ярианы агуулгыг ерөнхийд нь ойлгосон баха. Ингээд энэхүү харилцан ярианд гарсан шинэ үг хэллэгээ мэдэж авцгаая. Эхний үг бол дан болох гэсэн утгатай үг. Жишээ нь дан лаоши багш болох, дан дайбяо төлөөлөгч болгох, дан зижэ сэтгүүлч болгох, дан шуэшин оюутан болох гэх мэт. Өгүүлбэрт орсныг нь харуул. Шуэн та дан дайбяо түүнийг төлөөлөгчөөр сонгох. Дараагийн үг үзье. Шуэсэ дүр, роль гэсэн утгатай үг байна. Холбоо үгийн жишээг харуул. Байнян жуэсэ тоглох. 非常好的角色 маш сайн дүр. 少女的角色 залуу охины дүр гэх мэт. Өгүүлбэрийг харъя. 这个角色不适合他演. Энэ дүрийг тоглоход тэрэнд тохирохгүй. Харин манай харилцан ярианд юу гэж орсон бол? 我这几套衣服好像比较适合你演的角色，你看看。 Харилцан ярианы орчуулга харъя. Миний энэ хэдэн утас чиний тоглох дүрд харьцангуй тохирч магадгүй. Чи үзтээ гэж орсон байна. Дараагийн үг. 特意 зориуд хэрэг болгож гэсэн утгатай үг байна. Жишээ нь 特意买 зориуд худалдан авах. 特意来 хэрэг болгон ирэх. 特意关照 онцгойлон санаа тавих. Өгүүлбэрээ харъя. 今天是妈妈的生日，我特意为她做了一碗长寿面。 Өнөөдөр ээжийн төрсөн өдөр тул би түүнд зориулан онцгойлон төрсөн өдрийн гомон хийлээ. Энэхүү гомон бэлэн гомон биш шүү үзэгчтэй. Төрсөн өдрөөрөө иддэг уламжлалт хоолны төрөл байна. Тэгэхээр та бүхэн дараах өгүүлбэрт тохирох үгийг нь нөхөд үзээрэй. 这些好吃的是给你礼物的。
我觉得汉语语法不太难，但是汉字难。Хамтдаа хариултаа тулгая. Тэгэхээр хамттан зориудаар чамд үлдээсэн. Энэ өгүүлбэрт тхөи буюу тхөөдий гэсэн хоёрыг хоёулаа тохирох ёстой. Дараагийн үгийг харъя. 我觉得汉语语法不太难，但是汉字特别难. Хятад хэлний дүрм тийм ч хэцүү биш. Гэвч ханз нь онцгой хэцүү юм шиг санагддаг. Энэ өгүүлбэрт мэдээж төөби орно. Учир нь төөигийн араас үйлэг ордог бол төөби нь ихэвчлэн тэмдэг нэр ордог байна. Харин манай харилцан ярианд юу гэж орсныг хамтдаа орчуулъя. 我特意带过来让你选的。 Би чамд сонгуулгаар зориуд авчирлаа. Бидний үзэх ёстой дараагийн үг бол 자요, чармаах, амжилт хүсэх, мөн шатхуун авах, давсалж ярих гэсэн утгатай байна. Жишээг нь харъя. 在加油站停下，因我们需要加油. Шатхуун түгээгүүр дээр төр зогсоорой, шатхуун авах шаардлагатай боллоо. 我根本不是那么说的，不要听他加油. Би тэгж огт хэллээгүй, түүний давслагыг битгий сонс. 给朋友加油. Найзтай амжилт хүсэх гэх мэт. Харин бидний үдсэн харилцан ярианд 欢迎你去给我们加油。 хэрхэн орчуулснаа хараарай. Чамайг очиод биднийг дэмжихийг урьж байна гэсэн байна. Ингээд бид шинэ үг хэллэгээ үзэж дуслаа. Одоо нэгэн хэллэгийг мэдэж авцгаая. Энэ бол цөөхөө үйлэг ба гэсэн бүтэцтэй хэллэг байна. Цөөхөө гэдэг нь аргалах гэсэн утгатай байна. Жишээг харъя. 菜做得不好，没什么好吃的，你凑合吃吧. Муухай хол хийчихлээ. Амттай юм алга. Чи аргалаад идчих. 这个房间比较小，你凑合着住一晚吧. Энэ нөрөө харьцангуй жижиг юм. Чи ганц шин аргалаад хончих. Харин манай харилцан ярианд 我特意带过来让你选的，只是这些衣服不像你的那么漂亮，你凑合穿吧。 би чамд сонгуулахаар зориуд авчирлаа. Эдгээр хувцас чинийх шиг гоё биш л юм. Чи аргалаад өмсч. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрийг орчуулад үзтээ. 他俩感情不好，再也凑合不下去了. орчуулгаа тодлогоо. 他俩感情不好，再也凑合不下去了. Тэд таарунж муу байгаа тул цааш дарагцах боломжгүй байв. Ингээд бид өнөөдрийн хичээлийн шинэ үг хэллэгээ мэдэж дуслаа. Харин одоо харилцан яриагаа дахин нэг үзэн ерөнхий утгыг орчуулцгаая. 我这几套衣服好像比较适合你演的角色，你看看。太好了，我能试试吗？当然可以，我特意带过来让你选的，只是这些衣服不像你的那么漂亮，你凑合穿吧。很好看呀，只是我不像你这么苗条，这件可能有点小。 那你试试这条裙子，再戴上这顶帽子。哇，真合适呢，搭配起来很好看。你太厉害了，过奖了，等着去看你们的精彩表演。谢谢，欢迎你去给我们加油，一定去。 өөрсдийн орчуулснаа харьцуулъя. 我这几套衣服好像比较适合你演的角色，你看看。 Миний энэ хэдэн хувцас чиний тоглох дүрд харьцангуй тохирч магадгүй чи үзтээ. 太好了，我能试试吗？ Ашгүй дээ би өмсөж үзэж болох уу? 当然可以，我特意带过来让你选的，只是这些衣服不像你的那么漂亮，你凑合穿吧。 Мэдээж болно. Би чамд сонгуулахаар зориуд авчирлаа. Эдгээр хувцас чинийх шиг гоё биш л юм. Чи аргалаад өмсч. 很好看呀，只是我不像你这么苗条，这件可能有点小。 Их гоё юм. Би харин чам шиг гойлог биш болохоор багтах байх та. 那你试试这条裙子，再戴上这顶帽子。 Тэгвэл чи энэ тушинжийг өмсөд үз. Тэгээд энэ малгайг өмсч. 哇，真合适呢，搭配起来很好看。你太厉害了。 Хөөх. Үнэхээр таарч байна. Хоорондоо зохицоод их сайхан харагдаж байна. Чи ч сүрхийн мундаг юм аа. 过奖了，等着去看你们的精彩表演。Хэтрүүлээд
Та нарын сонирхолтой тоглолтыг хүлээж байна шүү.谢谢，欢迎你去给我们加油。 Баярлалаа. Чамайг очоод биднийг дэмжихийг урьж байна. 一定去。 Заавал очно. Харин одоо хамтдаа шинэ үг хэллэг орсон нөхөх дасгал ажиллая. Та бүхэн дараах өгүүлбэрт тохирох үгээ нөхөөрэй. Нөхөх үг нь 加油、凑合、特意、角色、当。他只在西部电影中扮演。下这么大雨，就在这里一夜吧。他已经了19年经历了。知道你要来，我做了几个你喜欢吃的菜。你的汽车该了。Үзэж та бүхнийг амархан нөхсөн байх гэж бодож байна. Ингээд нөхснөө харьцуулъя. 他只在西部电影中扮演角色. Тэр барууны кинонд л дүр бүтээсэн. 下这么大雨，就在这里凑合夜吧. Ийм их бороо орж байхад энд ганц шүнийг аргалаад хончихъя. 他已经当了19年经理了. Тэр захирал болоод 19 жил болж байна. 知道你要来，我特意做了几个你喜欢吃的菜. Би чамайг ирнэ гэдгийг мэдээд чиний идэх дуртай хэдэн хоолыг онцгойлон хийлээ. 你的汽车该加油了. Машинд чинь шатхуун нэмэх болчихжээ. Харин одоо унших дасгал ажиллая. Та бүхэн дараах харилцаа яриаг уншаад асуултанд хариулаарай. 高老师，不好意思，刚才信号不好，我没听清楚。你的论文真题还可以，就是有些小错误，修改意见我发到你的邮箱里了。好的，老师，我改完马上发给您。好的。问，老师认为你的论文怎么样？整体不错，结构有问题，不需要修改，可以发表了。зөв хариулт нь мэдээж жөнти буцаа буюу ерөнхийдөө дайчгүй гэсэн байна. Ингээд харилцаараа орчуулъя. 高老师，不好意思，刚才信号不好，我没听清楚. 高багшаа уучлаарай, сая сүлжээгөө болоод сайн сонссонгүй. 你的论文整体还可以，就是有些小错误，修改意见我发到你的邮箱里了. Чиний дипломын ажил чинь ерөнхийдөө дайжгүй багсаг алдаа байсан. Би засах сандаа чиний цахим хаяг руу илгээсэн. 好的，老师，我改完马上发给您. За багшаа би засч дуусаад таны цахим хаяг руу явуулъя. 好的. За. 老师认为你的论文怎么样? Багшийн бодлоор эмэгтэй диплом ямар хувь вэ? 整体不错. ерөнхийдөө гайгүй. 结构有问题. Бүтцийн асуудалтай. 不需要修改. Засах шаардлагагүй. 可以发表了. Хэвлэж болно. Харин одоо жижиг гэх хүн шиг дасгал ажиллая. 不要试着改变丈夫和妻子的生活习惯，因为他们已经这样生活20-30年了。正如中国古话所说：“江山易改，本性难移。”要他们改变自己，按照你的要求来生活是非常难做到的。你要做应该是适应对方。性格决定命运，夫妇间要互相信任，要了解自己长处，要尊重彼此的生活习惯。Ингээд дасгалын өгүүлбэрээр орчуулбал性格决定命运，зан хаш хувь заяаг шийднэ. 夫妇间要互相信任，夫妇间要互相信任. Эхнэр нөхрийн хооронд итгэлцэл байх хэрэгтэй.
要了解自己的长处. өөрийнхөө сайн талыг мэддэг байх ёстой. 要尊重彼此的生活习惯. Бие биенийхээ амьдралын дадал зуршлыг хүндэтгэх хэрэгтэй. Агуулгатайгаа тохирох зөв харилцаа сонгоцгоё. Та бүхнийг зөв хийсэн бахаа гэж найдаж байна. Мэдээж зөв хариулт нь 4 буюу 要尊重彼此的生活习惯. Бие биенийхээ амьдралын дадал зуршлыг хүндэтгэх гэсэн байна. Ихээ орчуулбал 不要试着改变丈夫和妻子的生活习惯，因为他们已经这样生活20-30年了. Эхнэр нөхөр амьдралынхаа дадал зуршлыг өөрчлөх гэж оролдох хэрэггүй. 正如中国古话所说，江山易改，本性难移。要他们改变自己，按照你的要求来生活是非常难做到的。你要做应该是适应对方. Хятадын эртний нэгэн хэллэг болох уул мөрөнг амархан өөрчлөгч уг занг татах хэцүү гэдэгчлэн өөрийгөө өөрчлөн нөгөөхийнхөө хэв маягаар амьдрна гэдэг маш хэцүү хэрэг юм. Тэгснээс чи нөгөө хүнийхээ хэв маягт дасан зохицох хэрэгтэй. Ингээд манай өнөөдрийн хичээлүүгээр өндөрлөж байна. Бид өнөөдрийнхээ хичээлээр 当角色特意加油不像这么那么гэх мэт үг хэлхийг үзлээ. Харин дараагийн хичээлээр 明显然记得都不能再гэх мэт үг хэлхийг үзэх болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. 再见. Яасан бацгаана. Надад нэг удаа урт хөшрөө явах гинтэй ажил гарсан юм байна. Гэтэл тэнд очиод хэл ба. Юу ч ялгаагүй. тийм үү? Төө бодлоо. Альгтаа ч юу чадаагүйгээ боддоо. 再见. Харин би тэр нэгэ явдлаас хойш хятад хэлийг сурах гэж хамгийн сайн сургалттай сургалтын төвийг хайсан. Мэдээж күнз боловсролын Дэлхийн боловсролыг дэргэдээсэй. Хятад хэлний бүх шатны ангиудаа шинэ эсэлт авч ихэнтэй. Анхан дунд, агсан дунд. Гүнзгий HSK 456 болон ганцаарчилсан сургалтандаа эсэлт авч байна. Сургалтын төлбөр 220,000 төгрөг. Бүртгэл 2017 оны 5 дугаар сарын 4 хүртэл. Вэйний хаа. Би замая. Амжилт хүсье.